За дараагийн асуудал юу юм бэ гэх юм бол ам доллар яаж байгаа юм бэ? Дэлхийн худалдаа авалт юугаар явж байгаа юм бэ гэх юм бол Америк доллар явж байгаа. Дэлхийн нөөц хөрөнгө, нөөц мөнгө юу юм бэ гэх юм бол Америк доллар, American Treasury, Америкийн үр ерөөдөө дэлхийн санхүүгийн системийн одоо нуруу гэх юм уу да. За тэр юу болж байгаа юм бэ? Одоо хятадуудын эрх мэдэл юу байгаа юм бэ гэх юм бол дэлхийн түүхийн эдийн хангамжийн сүлжээ хятадуудын эрх мэдэл байгаа. Өмнө бол Америкчууд тэр төлбөр тооцоо гих мэдшин дээр томоор сууж исэн бол одоо хятадууд бас эрүүлээд худалдааны дайн дотор маш хүчтэй зэвстэй болсон байна. Америкчууд ерөнхийлөгч Трамп түүний засгийн газар хаашаа анхаарлаа хандуулмаар байгаа юм бэ гэвэл хятад руу. Өөрийнхөө 30 их $80 өрлөө. Дэлхийн нөөц валют доллар руу. Олон улсын худалдааны тэнцлүү анхаарал хандуулмаар байгаа хэрнээ нөгөө талдаа Украин, Европчуудтай алцаад явж байгаа хэрнээ бас хятадуудтай одоо алцгаад эхэлж байна. Яг гэх юм бол 4 сарын 2-нд ойролцоо одоо хэдэн хоног вэ? 9 хоногийн дараа дэлхийд даяар томоохон тарифууд тийм эхлэх гээд байх шиг байна. За тэгээд Америк хятад хоёрын хооронд худалдааны дайн, тариф гих мэтчлэн тийм ямар ах вэ? Ямар үр дүн авчрах вэ? Хятадууд дийлэх үү? Америкчууд дийлэх үү? Дональд Трампын томоохон асуудал юу юм бэ? За тэгээ хятадууд ямар арга хэмжээ авах боломжтой юм бэ? Эний талаар хэдүүлээ одоо хоёр ухаантай Сингапур улсаас аль хэдийн хөрөнгө оруулалт хийдэг, эдийн зах зээлийг маш сайн мэддэг, БРИКС-ийн орнуудын дотоодын худалдааны тэнцэл мөнгөн гүйлгээ надаас хамаагүй илүү судалсан хүний подкастын ярилцлагыг сонсцгоё. За энэ подкастын гэвэл Cyrus Jansen энийг хэдүүлээ өмнө сонсч ирсэн. За зочин хин юм бэ гэвэл Sean Fu. And I want to get your insights, from that part of the world because, as someone that studies, economics and is an active trader, someone that's investing all the time, well, I want to know your opinion on the trade war and how Trump's tariff policy is going. Well, I think the trade war has always been brewing for the last 3 to 4 years. It was just that Joe Biden didn't really have the gumption to go ahead with it. There was a lot of, problems with Ukraine and Israel back then. But right now we're seeing Trump try to... За тэгээ худалдааны дайн яаж байгаа юм бэ? Америк хятадын хооронд. За юу л жинэ гэх юм бол Joe Biden хятад руу анхаарал хандуулмаар байгаа хэрнээ хуршин үгэн штэ. Украин, Европтой зөндөө тий асуудал байсан. Тийм учраас хятад руу анхаарлаа ерөөсө хандуулж чадаагүй. Гэхдээ түр засаг солигдоод Дональд Трамп ирэх байрсны дараа одоо Трамп хаашаа анхаарлаа хандуулж байгаа юм бэ гэхэл хятад руу худалдааны дайн дахиад shift the US more towards a protectionist policy. However, he's doing too many things at once, right? We can see him, together with Elon Musk, is cutting down a lot of federal workers to Doge. Yeah. And now he's pursuing another trade policy on the world with his global tariff war. And to most economists out there, investors, traders, we all know what a tariff means, right? Most of the time, it's not the exporters who pay it. Most of the time, it's the importers paying it, and it gets filtered down to the consumers. There are some arguments that За тэгэхээр Дональд Трамп хитрхи олон юм зэрэг хийж ах шиг байна тийм Илон Масктай хамтраад Америкийн төсөв тийм химнэлт гаргаж байгаа Украины дайн Европ Орос гэх мэт шин за нэмээд одоо энэ худалдааны дайн эхлүүлэх гэж байгаа. Тэгээд фу юу хэлж байна гэвэл Дональд Трамп хитрхи олон юм зэрэг хийх гэдэг байна. За тэгээд тариф яг юу юм бэ тийм импортлж байгаа бараан дээрээ татвар авч байгаа гэсэн үг. За тэгээ эцсээ хин илүү их мөнгө төлж байгаа юм бэ гэх юм бол Америк дотроо худалдаа авагч, хэрэглэгч, Америк иргэн тий эдээс өмнө хямдхан бараа оруулж ирдэг байсан бол одоо илүү их төлбөр төлнө. Тэгээ эцсээ энийг хин төлдөг юм бэ гэх юм бол Америкчууд өөрөө энийг төлж байгаа. Yes, the exporters might eat a bit, but the majority of the hit will be on Americans. And this is something that we need to consider, Cyrus. I think you've heard of the meme, not really the meme, a fact that 80% of stuff in Walmart is made in China to some degree, more or less. Тэгээд Америкчууд Walmart, Costco гэх мэт шин тэндээс ихэвчлэн бараа, хүнс гэх мэт шин худалдаа авдаг. За тэгээд статистик юу үзүүлж байна гэвэл Walmart дотор үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүн 80% хаанаас татдаг юм бэ гэх юм бол Азиас татдаг. Хятадаас худалдаа авалт хийдэг. За тэгээд Walmart-ийн тэгээд дэлгүүр дотор тавир дээр байгаа бараа 80% гадаад орнуудаас тэгээд тэдний өртөг өснөө тийм учраас Америкчууд цохилт авна. And it's going to be impossible for the US supply chain to suddenly conjure up factories out of thin air tomorrow to replace the demand and the supply coming from China. So in the end, the US consumer will have to eat a tariff. So this is not good for inflation and it's not good for the US consumers, obviously. Yeah, I know, that's a great answer. Тэгээд эцсээ Дональд Трамп гинт маш өндөр татварууд оногдуулаад тий тарифыг маш өндөр тавиад. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол Америкчууд энэ Walmart, Costco янз бүрийн худалдаа авах хангамжийн сүлжээ цоошин үйлдвэрлэлийг одоо нэг өдрийн дотор босгох гэж байхгүй. Хугацаа хэрэгтэй. Тэ? Үйлдвэрлэгч нар Америкийн зах зээл дотор
үйлдвэр барья гэх юм бол олон жилийн төлөвлөгөө орж байгаа. Тийм учраас богино хугацаанд юу үүсэх юм бэ гэх юм бол инфляц үүсгэн. Эцсийн хэрэглэгч Америкчуудын өртөг өснө, амжиргааны зардал. What's interesting, Sean, is I speaking to a lot of Americans here. It's amazing how many people don't understand what a tariff actually is. I mean, essentially, a tariff is a tax. And I was given an analogy to a group of friends here, and they had. Манай гайл нөтийн татвартай адилхан байхгүй юу? Манай гайл нөт хэд юм бэ гэх юм бол ойролцоол 15.5%. За тэгээд энийг хэн төлж байгаа юм бэ гэх юм бол бид нэр Японоос машин оруулж ирж байхдаа Япончууд тэр Prius машиныг $1,500 $2,000 Монгол руу явуулдаг. Тэгээ яагаад 15, 18, 20 сая төгрөгөөр Монголд бууж байгаа юм бэ гэх юм бол гайл нөт гих мэтчлээ. Тэгээ эцээдтэй монголчууд бид нар илүү их мөнгө машин дээрээ төлж байгаа. Тэгээ тэр мөнгөний урааж байгаа юм бэ гэх юм бол тий Монголын засгийн газар 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны яалт ирсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таач чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээр дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлт. This is great. Trump is making America great again. You know, we're really going to stick it to China and, you know, go through with these tariffs. And I said, well, you know, China doesn't pay the tariff, right? If a pair of Nike shoes costs $100 and we have a 20% tariff, you know, that will now be $120. You know, you're paying that extra $20. So it is an interesting, I think it works on paper, right? You know, it's like, ideally we would like to encourage you not to buy the Chinese built Nikes and you buy shoes that are made in America, but there's very few shoes that are made in America. Тэгээд Nike-ийн жишээ авч ийн өмнө бол $100 нэг пүүз авдаг байсан бол 20% татвар оногдуулчих юм бол тэр пүүз $120 үнэтэй болчихно. За тэгээд $120 дэндүү үнэтэй гэж үзэж байгаа бол тэр хятад made in China пүүзийг авахгүй ч магадгүй. Гэхдээ асуудал нь яг юу юм бэ гэх юм бол Америкт үйлдвэрлэгдсэн, бүтээгдсэн пүүз аль хэдийнэ байхгүй болсон. So, you know, what is Nike going to do? Are they going to relocate their factories here after building, you know, their massive supply chain all over Asia? You know, the answer to that obviously is no. So it's an interesting one about this. I want to switch to. Тэгээд юу хэлж байна гэх юм бол зүгээр Nike гэдэг компани маа. За окей, хэдүүлээ үйлдвэрлээ Америкт барьчээ гэх юм бол хангамжийн сүлжээ, түүхийдээ худалдаа, логистик, тэ эрзэн уул гутал дотор үдээс савлгаа хайрцаг өнгө будаг гих мэт шин бүх юмыг одоо өөрчлөн гэсэн үг. За тэгээд нэмээд байна шүү дээ хүний нууц гэсэн юм байгаа. Яг гэх юм бол тэр томоохон үйлдвэрлэл барьчих юм бол одоо ажилуулах хүний нууц нь бас бэлэн биш. Олон асуудал дагалдчих. US dollar, and this is an interesting thing. I think you made a recent video talking about how a lot of countries are dumping US dollar. They're you know not wanting to hold. They're actually selling this US debt. What's going on right now in the markets, and especially. За дараагийн асуудал юу юм бэ гэх юм бол ам доллар яаж байгаа юм бэ? Тэ. Дэлхийн худалдаа авалт юугаар явж байгаа юм бэ гэхэл Америк доллар явж байгаа. Дэлхийн нөөц хөрөнгө, нөөц мөнгө юу юм бэ гэх юм бол Америк доллар, American Treasury, Америкийн үр ерөөхдөө дэлхийн санхүүгийн системийн одоо нуруу гэх юм уу да. За тэр юу болж байгаа юм бэ? Тэгээ Америкчууд бас тэр бондуудаа эргүүлээ зармааргаа. Америкчууд бас өөрийнхөө доллараар хэвлэлмээр байгаа. Америкчууд худалдаагаа юугаар хиймээр байна гэвэл Америк доллараар хиймээр байгаа. Яг гэх юм бол Америкчууд доллараа зүр хэвлж болдог. These countries as they're dumping dollars and not wanting to hold that debt anymore. Sure, I think there are two main problems with holding US dollar assets, right? Especially when it comes to debt. Now, the first most pressing one is definitely the sanctions. We have all seen how the US went in together with Europe. They took over Russia's assets, and they're using some of the profits to fund Ukraine right now. I mean, it's their prerogative, but there are consequences to such actions, right? A lot of countries out there, especially in the BRICS, China, obviously Russia, it's going to be a cold winter in hell if they're going to go back to US treasuries anytime soon. Биний хэлж ирсэн юм хэлж. Тэ. Америкчууд, Европчууд хамтраад юу хийсэн бэ гэх юм бол Орос холбооны 300 тэрбум доллартай тэнцвүүц хэмжээний доллар, еврогийн бонд, бэлэн мөнгө, үрийн хэрэгсэл одоо юу юм бэ гэх юм бол Германы засгийн газрын бондыг авсан тий Оросууд тэр мөнгөөрөө Францын засгийн газрын бонд авсан байж магадгүй, Английн засгийн газрын бонд авсан байж магадгүй, Голланд, Европын тий
орнуудын үрийг худалдаа авсан. Ягаад гэх юм бол тэрнээр жоохон хүүгийн орлого олж байгаа. Бас Америк долларын бонд худалдаа авсан. Зөв бэлэн мөнгөөрөө байршуулдаг байхгүй юу? Ягаад гэх юм бол 200, 300, 500 сая долларын худалдаа авалтыг юугаараа төлөх боломжтой юм бэ гэх юм бол Америк засгийн газрын treasury-гаар төлөх боломжтой. Засгийн газрын бондороо төлөх боломжтой. Төлбөрийн хэрэгсэл бэлэн мөнгө гэсэн үг. За нэмээ хүүгийн орлого өгж байгаа. Тийм учраас тэд нэр ингээ хоорондоо бэлэн мөнгөөр хийдэггүй. Тэ томоохон одоо хамгийн гол нь эрчим хүч, газ, нефт хоорондоо худалдаа хийдэг орнууд юугаараа төлбөр тооцоо хийдэг байсан бэ гэх юм бол Америкийн treasury-гаар төлбөр тооцоо хийдэг байсан. Гэхдээ Америкчууд, Европчууд юу исэн бэ гэх юм бол тэр Оросуудын 300 тэрбум доллартай тэнцвүүц хэмжээний тэ Европын Америкийн засгийн газрын бондыг битүүмжлсэн, царцаагаад авцсан. Тэгээ Франц, Англичууд одоо бүр юу яриад байна гэх юм бол тэрийг одоо булаагаад авах хэрэгтэй. За энэс юу үсэж байгаа юм бэ гэх юм бол БРИКС-ийн орнууд тэрийг харж байгаа тий. Америкийн, Европын засгийн газруудын бондуудыг бид нар худалдаа авчих юм бол тэд нар биднийг морч магадгүй юм байна. Тийм учраас эднэр бол ойрын хугацаанд, дунд хугацаанд Америкийн засгийн газрын бондыг нэмж худалдаж авахгүй. Яагаад гэх юм бол худалдааны дайн гараад ирчих юм бол эсвэл бодит маргаан, дипломат маргаан гараад ирэх юм бол тэд нар зүгээр хэдэн зуун тэрбум доллар, хэдэн зуун тэрбум евроыг зүгээр тэр бонд чинь эргүүлээ төлөхгүй гэх магадaltaй. Эсвэл битүүмжч магадгүй. Хулгай гэсэн үг тийм. There's not much incentive, and if you look at China's perspective, why am I lending money to the US government to fund their activities, which is ultimately going to boomerang and contain my own economy? It just doesn't make sense at this point. Right. So that Тэгээ БРИКС-ийн орнуудыг харах юм бол тийм яагаад бид нар ерөөхдөө Америкчуудын үрийг бид нар худалдаа авах хэрэгтэй юм бэ? Бид нар яагаад Америкчуудад мөнгө зээлэх хэрэгтэй юм бэ? Тэгээ эцээцээ бид нар Америкчуудад мөнгө зээлчих юм бол тэр зээлсэн мөнгөөрөө тэд нар эдийн засгаа явуулна, зэвсэг санхүүжүүлнэ гэх мэтчлэн. За тэгээ эцээцээ тэднийг дэмжсээр хагаад эргүүлээд Америкчууд биднийг алгадаад байна. За яах гэж биднийг алгадах гээд байгаа, алгадмаар байгаа, одоо алгадж байгаа талыг бид нэр дэмжиж санхүүжүүлэх хэрэгтэй юм бэ. is the factor of the sanctions that we really need to appreciate. And we have seen a lot of threats from Trump. Thankfully, it's not. Тариф оногдуулдаг орны үрийг бид нар яагаад худалдаж авах хэрэгтэй юм бэ гэсэн маш логиктой асуудал гарч done it yet. A 100% tariff on BRICS trying to de-dollarize, right? Right. You know, there's a point between acting crazy all the time and, you know, posturing, but this kind of things, it feeds into the mindset of leaders all around the world. And that is just on the tariff side. Now, consider the fiscal situation of the United States. It's not really that great to hold US Treasury bonds as well. I think a recent survey just came out of US consumers expecting inflation for the next 5 to 10 years to stay at 3.5%. Now, that's a far cry from what Powell is promising us, right? He's going to bring us back to the land of milk and honey of 2%, right? But тэгээ бас юу хэлж байна гэх юм бол энэ тий үргэлж жоохон тий тогтургүй. За чам дээр 25%, чам дээр 50% тариф ба чам дээр энэ торгуул, чам дээр энэ санкц, чамаг ингэн. Тэгэл тий БРИКС-ийн орн, Хятад, Орос, Африкийн орнууд, Азийн орнууд, Таиланд гэх мэт шийдэн бүгдээр харж байгаа тий. Эдгээр ерөөдөө тий эвгүй гарууд юм байна. Эдний бондыг эзэмших юм бол эдний банк санхүүгийн систем, эдний харилцах данс дотор би мөнгөө үлдээх юм бол эдний банк дотор би хадгаламжаа байршуулчих юм бол булгаад авч магадгүй юм байна. За тийм учраас бид нар энийг санхүүжүүлж яах юм бэ? За нэмээд ерөөхдөө Америкийн засгийн газар бас юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудын хэрэглэгч өөрөө эх хэдэн жилүүд 5-10 жилийн хугацаанд инфляц угаас 3.5 та байх юм байна. Тэгээ инфляцийн мөндөр байх юм бол яагаад долларыг эзэмших ёстой юм бэ? It's not going. People on the ground, and I'm sure you can understand that when you go around, you know, the Walmart, prices are slowly elevating up despite what's going on. And because of this, we are going to reach a world where interest rates could keep going higher and higher and higher. So Cyrus, why would you buy a 10-year treasury bond today yielding 4% when there's a very good chance in the next 12 months or 2 years, your yield will be 6%. So you hold off, you don't want to buy it. And that actually raises the debt burden even higher. So it all comes down to the point that Trump, he's trying to maneuver the US economy, bring production back, which I understand, you know, if I were American, I also want some parts of it. Тэгээд нэмээд та зүгээр тэтгэврийн сан удирж байгаа гэж бодъё заяа. Эсвэл хөрөнгө олонтын сан удирж байгаа гэж бодъё. Эсвэл та Хятадын төв банк, Таиланд улсын, Вьетнам улсын, Япон улсын, Монгол улсын төв банк байлаа гэж бодъё заяа. Тэгээд эх 5-10 жилийн хугацаанд магадгүй долларын инфляц, Америк улсын инфляц 4-5-6% байж магадгүй. За тэгээд тийм өндөр инфляцтай байгаа юм бол яах гэж 3% хүүтэй, яах гэж 4% хүүтэй засгийн газрын бондыг хөтлөж авах юм бэ?
Тэ? Та ковидын үеэр бүгдээрээ энийг амсч байсан баг. Тэ? Банкуд юу хийсэн бэ гэх юм бол банкны хадгаламжийн хүүгийг 8-9% болгоцсон. Хэрнээ инфляц бараг 15%. Тэгээ ийм өндөр инфляцтай тэгээ эцээцтэй 10 жилийн дараа би мөнгөө буцаагаад авах юм бол энэ хугацаанд инфляц амар өндөр байх юм бол би энэ 10 жилийн хугацаанд тий хоригдлуулсан, хөдөлмөрлсөн мөнгөө тий ягаад алдгалтай газар хөрөнгө олт хийх юм бэ? Бас нэг оновчтой. What is just playing with too many moving parts at the same time. Very good insight there, Sean. And you know what's interesting? I have a list here of how China's government has actually reacted because there's always kind of a tit for tat movement, I believe, between the U.S. and China. Ironically, it's always the U.S. that usually starts and China retaliates. But because of this additional tariffs, we're looking at, for example, this is China's government putting tariffs on the United States in response to America, but it's basically additional tariffs of 15% on imported coal and liquefied natural gas originating from the U.S. We're seeing an additional 15% on crude oil, agricultural machinery, automobiles, pickup trucks, export controls related to tungsten, beryllium, bismuth, and indium. So we're going to get into these rare earth minerals, and that's where I want to shift our next focus. Тэгээд хэдтууд зүгээр тайван суугаагүй шүү дээ. Тэгээд хэдтууд юу хийсэн бэ гэх юм бол эргүүлээд Америк улсын экспорт нэр тариф оногдуулсан. Машин, тоног төхөөрөмж гих мэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Жишээлбэл нөгөө Америкчууд маш их хэмжээний corn тий одоо энэ зураг орчин нэмээд soy хятад руу гаргадаг. За нэмээд Америк хятадууд юу хийсэн бэ гэх юм бол түүхийн эдийн экспортын хориг тавьсан. Энийг би зөндөө ярьж ирсэн. Зэвсэгт ордог tungsten, iridium, indium гэх мэтчлэн ерөөдөө Америкийн тий high tech өндөр түвшний технологийн үйлдвэрлэл дотор ордог түүхийн эдийн экспорт хятадууд хорчоод the Amerikчууд одоо түүхэн идэггүй болох гэдэг. On is the rare earths, and I think this is a very interesting one because China, for those of you that don't know, they produce the vast majority of the rare earth minerals, and it's not so much the mining of that; it's actually the processing. So even if for example, there's a lot of talk with Ukraine right now, right? Ukraine actually has a lot of these minerals as. Тэгээд таад миний контентыг өнгөрсөн 8-9 сараас хойш үзэж байгаа юм бол би бас зөндөө энэ газрын хавар элемент ярьж байгаа. Хятадууд тэр газрын хавар элементийн зах зээлийн 85% батсан байгаа. Ганцхан олборлол биш, баяжуулах процесс, логистик бүх юмыг ерөөдөө дэлхийн хамгийн хямдхан үнээр хийж байгаа учраас окей. Америкчууд тэр зах зээлээ орсон ч өсөлтөж чадахгүй хаа. Well, Donald Trump, of course, is trying to do a deal with Zelensky, saying, "Hey, 50% of the profits that you're going to get from the future mining, you need to give back to the United States. We want those rights." But even if you get that, even if you had the raw material, how are you going to process that? How? And honestly, it's China, the one that leads the world in this processing, controlling about 70% of that market. Right. Tell us a little bit about this. This is an interesting thing, with China and their dominance in the rare earth. No. За тэгээд хятадын тэр газрын хавар элементийг тэр чигтээ батсан тухай. Cyber-Science нь юу гэж нэх юм бол тэр зах зээлийн 70% эзэлсэн байгаа. Миний хувьд бол бас 80-85% байгаа хаа. За тэгээ хятадын энэ зах зээлийг батсан. Тэгээ эргүүлээд Америкийг хэрхэн торох боломжтой. Эний тухай яриад өгөөч. Going back to the trade war, this is where we can actually get a deeper insight into it as well. So how the US fights the trade war is mainly with financial sanctions and tariffs, but China takes control of the supply chain, right? They can use the amount of resources they have, the decades and the trillions of dollars. За Америкчууд ерөөхдөө худалдааны дайн дипломат харилцаа дээрээ ерөөхдөө хүмүүсийн нөгөө талын гарыг яаж мөшгдөг юм бэ? Нөгөө талыг яаж дарамтлагдаг юм бэ гэх юм бол тий санхүүгийн санкц, төлбөр тооцоо. Тий худалдааны хориг гих мэт шин. Гэхдээ хятадууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэвэл бас миний контентыг үзсэн бол энийг тэр чид ойлгож байгаа. Газраасаа олборлолтоос ахуулаад тэр хангамжийн логистикийн сүлжээг тэр чигтээ батсан учраас хятадууд бас юу их боломжтой юм бэ гэх юм бол төлбөр тооцооны санкц тавих боломжгүй хэрнээ тий нийлүүлэлт худалдаа авалт тий тэр бараага татах дээр санкц хориг тариф тавьж боломжтой байхгүй. They spent to build up all these supply chains to really put a squeeze on the US. I think we can all go back 2 decades, 10, 20 years ago. China, they rolled out the BRI, right, the Belt Road Initiative, and a big part of it was to go to other places in the world, Africa, Latin America, these countries that were generally quite abandoned by the collective West, so as to speak, right? They don't want to send their money in there. So even while China was developing their economies, they decided to have a foothold in these economies, right? You can call it altruistic, you can call it up. За тэгээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд хятадууд юу хийсэн бэ гэх юм бол нэг бус нэг зам төслийг хэрэгжүүлсэн. За энэгээр дамжуулаад юу хийсэн бэ гэх юм бол Аз даяар тий Европын бас тодорхой улсууд дотор юу хийсэн бэ гэх юм бол логистик
эрчим хүч, цахилгаан станц, төмөр зам, олборлолт, баяжуулах үйлдвэр. За тэндээ зогсоогүй. Африк, South America. Тэнд юу хийсэн бэ гэх юм бол хөдөө аж ахуйны бүтээгдэхүүнээс ахуулаад газрын хавар элемент ерөөхдөө бүх түүхийн эдэн дээрээ Хятадууд юу хийсэн бэ гэх юм бол бусад улс орнуудыг туслаад мэдээж зарим улсыг бас ингээд шахалтанд оруулсан, өрөнд оруулсан үнэн эрчим хүчнээс ахуулаад тээвэр зам бүх юмнаараа хангаж өгөөд одоо Хятадуудын эрх мэдэл юу байгаа юм бэ гэх юм бол дэлхийн түүхийн эдийн хангамжийн сүлжээ Хятадуудын эрх мэдэл байгаа. За өмнө бол Америкчууд тэр төлбөр тооцоо гих мэдшин дээр томор сууж исэн бол одоо Хятадууд бас ирүүлээд худалдааны дайн дотор маш хүчтэй зэвсэгтэй болсон байгаа. Pragmatic, but the fact is, they are there. They are building roads. They're building power plants. They are building mines, and they are harvesting a lot of minerals for both the domestic economy and for China's own supply chain as well. So now China has gone up the value chain, at least in these minerals. They're processing it as well. So all the expertise is there, as you correctly pointed out. Even if Trump gets his vaunted deal with Ukraine for $500 billion, 50%, where are you going to process it, right? He still has to go China. Now, are there some other production plants elsewhere in the world? In the US, I don't doubt it. I'm sure there are a few. In Europe, definitely. But what is the cost of production? What is the cost of refining? Тэгээ өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд энэ барууны эдийн засгууд юу хийсэн бэ гэвэл заяа. Тэд нар юун дээр төвлөрсөн бэ гэх юм бол үйлчлэгийн дээр төвлөрсөн. Инновац судалгаан дээр төвлөрсөн. За та ингээ iPhone-а гаргаад ирчих юм бол заяа. Тэн дээр юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол хойно артлан Made in China, заяа. Assembled in China. Гэхдээ designed in Cupertino, California гэж байгаа. За тэгээ энэ дизайн, энэ инновац хэн гаргаж ирсэн бэ гэх юм бол Америкчууд гаргаж ирсэн. Гэхдээ энэ дотор орж байгаа шил, компьютер чип, үйлдвэрлэл бүх юм хаана бэ гэх юм бол Тайван, Хятадаас гаралтай байхгүй. За тэгээ Америкчууд одоо ямар нэг байдлаар тий өөрийнхөө хангамжийн сүлжээгээ үүсгэх юм бол заяа энэ баяжуулах үйлдвэрлэл хэрэгтэй, тээвэр хэрэгтэй, логистик хэрэгтэй, дэд бүтц хэрэгтэй. Яг гэх юм бол Хятадууд тэр цахилгаан станцыг ашиглуулахгүй, тэр замыг өгөхгүй, тэр төмөр замыг өгөхгүй, тэр уурхаануудыг ч гэсэн өгөхгүй. За тэгээ Америкчууд олборлоод эхлээд газар ухаад эхлэх юм бол тий эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл энэ iPhone гарах хүртэл заяа хангамжийн сүлжээ тэр чигтээ ерөөсөө байхгүй гэж. Over there, if I can get something done in China for say, arbitrary number $10 a kilogram, right? But then if I were to do it in America for $30 a kilogram, $30 a pound, it's going to jack up my cost even higher. And this is what I really fear a bit for the US economy going forward, especially when it comes to all this protectionist measure. I believe that, yeah, you can reshore industries back to the US. However, a lot of the people there, they'll be paying for the extra inflation. And if your cost basis goes up too high, how are you going to compete with other countries, especially China, where you want to export your stuff out? So this... За тэгээ юу хэлж байна гэх юм бол бас нэмээд Хятад дотор тэр үйлдвэрлэл, тэр логистик бүх юм маш хямдхан. Магадгүй 1 кг түүхийд тий $10-оор Хятадаас гарах боломжтой. Гэхдээ Америклуу тэр бүх юм ингэ шилжүүлчих юм бол $30 болох магадaltaй. Их юм бол юу болох юм бэ гэх юм бол өрсөлдөх чадвар нь байхгүй болно. Дэндүү үнэтэй болчихно. Тий. Тэгээ яагаад өрсөлдөх чадваргүй хангамжийн сүлжээ үүсэх юм бэ? Тий. Хинч тэрнээсээ хожихгүй. За нэмээд тэр үйлдвэрүүдийг бүгдийг барьчлаа гэж бодъё л та. Гэхдээ маш их хэмжээний юм орж байгаа. Чипүүд орж ийн, кабел орж ийн, тий? Түүхийд орж байгаа, хуванцар, шил энэ дэлхийд даяар өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэр бохор, хэцүү, заваа, ашиг муутай, баахан юм зөөдөг тэр хар ажил гэх юм уу да. Тэрнээсээ баруун эдийн засаг бүгдээрээ татгалцаад юу гэдэг байгаа юм бэ гэх юм бол бид нэр iPhone дизайнинг гаргачихъя. Бид нэр патентуудыг эзэмшъя. Бид нэр оюуны өмчийн төвшөнд ажлыг Хятадууд та нар тэ энэ муухай үйлдвэрлэлийг явуулчихаа. Тийм учраас одоо Трамп хөрх ямтан энэ янз бүрийн ингээд үйлдвэрлэлийг буцаагаад татаад ирье гэсэн ч тэр үйлдвэрлэл дотор орж байгаа тэ сэлбэг, тоногдохоон бүгдийг дахиад Хятадаас татна гэсэн үг. Яагаад гэх юм бол маш их хэмжээний бэлтгэл ажил орж байгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хятадуудын нэг бус нэг зам, дэд бүтц, тий хангамжийн сүлжээ олборлолтоос энэ бүх хөрөнгө оолтуудыг богино хугацаанд хийхгүй юм бол угаасаа нэг чадахгүй. За чадсан ч энэ залуу юу хэлж байна гэх юм бол тий шанфу юу хэлж байна гэвэл амар үнэтэй болно. Тий амар үнэтэй болно. За үнэтэй болоод ирэх юм бол өрсөлдөх чадвар болно.
This is something that is a little concerning, to be frank. Yeah. No, I love those insights. That's really good. And, I think you've hit on a really good topic here is the Belt and Road Initiative. And I think this is an interesting thing. You and I have both made a lot of videos on BRI and certainly BRICS as well. We'll continue to talk about those. But, specifically BRI, I think is interesting because it's been around for over a decade. We've seen over 150 countries around the world sign up to this. We've even seen European countries like Italy who signed up. They actually withdrew from it and then they went back to it, which was quite an interesting. Итали 2-3 жилийн өмнө нэг бус нэг замаасаа гарцсан. Би чамтаа муудсан. Одоо буцаага мөлхөд орсон. Development last year, and I really want to get your sense. Now, you're based in Singapore. You're obviously, there in Asia, and there's a lot of development. For example, Malaysia, very big beneficiary of that. But I think Singapore has an amazing relationship with China. A lot of trading, a lot of deals with China. What is tell us a little bit more about BRI specifically. And за тэгээд нэг бус нэг замын үр дүнтэй хуваалцаач. Яг гэх юм бол хятад энийг санаачилсан маш олон орнууд ишээ гişүүнээр орсон. За тэгээд гişүүн болсон санаачилсан орнуудад ямар нөлөө үзүүлсэн бэ? Ямар ашигтай байсан бэ? Энэ одоо амар сонирхолтой. In your opinion, as a Singaporean, when you're looking at China making all of these moves through Southeast Asia and expanding, do you feel that that's a force for good? Are people benefiting from BRI? Yeah, I think that's. Тэгээ энэ ашигтай юм уу? Эсвэл зүгээр хятадууд хожиж байгаа юм уу? Тэгээ хятадууд тэр орнуудын ингээд газрын баялаг ингээд саагаад дуусж байгаа юм уу? Эсвэл хүн болгон хожиж байгаа юм уу? The force for good, right? Anytime when you go in and you try to develop a country, especially when they are, third world, second world, and you try to push them up, I think that's a net positive for any country out there. Well, China wants something out of it, of course, right? No. Ерөөдөө сайн юм хийж байгаа гэсэн үг. Тэр орнуудыг хөгжүүлж байгаа. Ядуу орныг хөгжсөн орнууд болгож байгаа. Хөгжсөн орныг бүр ингээ баян орн болгох гэж байгаа. Тэхийн тулд ерөөдөө олборлолтоос эхлэн тээвэр логистик суурь юмнуудаас эхэлж байгаа. За энэ хөрөнгө оолтууд хятад хийж байгаа. Гэхдээ хятад мэдээж зүгээр мөнгө бэлгэлэхгүй эргүүлээд юм авах хүсэлтэй байгаа шүү. Country goes around and just gives money willy-nilly asking nothing for return. So especially in Singapore, we have a lot of positive benefits from China. Just look at our tourism. I think there was a big jump in tourism in Singapore. And I kid you not, when I go to all the luxury stores everywhere, I see 80% China. Тэгээд Сингапур өөрөө олборлол байхгүй. Логистикийн төв мөн, төлбөр тооцооны төв мөн, компани хуулийн этгээд гэрээ хуулийн орн бол мөн. Гэхдээ Сингапур ч гэсэн энэс хожиж байгаа яг гэх юм бол одоо ингээ харах юм бол тансаг, бараа зардаг, шопинг мол, зочбол, аялал жуулч гэх юм бол дүүрэн хятад гэж байгаа. Тэгээд хятад өөрийнхөө мөнгө авчраад Сингапурт үрж байгаа. Биднээс энийг хүсэж байгаа and it's really scary to go around with 2 bags of LV products, Dior, you name it. And ultimately that actually helps our local economy grow, helps government grow revenue, it helps build more opportunities for the locals, to service them in certain industries. So I think overall that's good. But more than just Singapore, you can see China going to other places like Malaysia, like Indonesia, going there to help them build up their industries, especially when it comes to electric vehicles, when it comes to semiconductors. Some of these countries, they're lagging behind a bit because of their lack of expertise. Right. And in a shocking twist of fate, right, we can see China's technical expertise has actually surpassed the US in certain aspects as well. Тэгээд хятад юу хийж гэх юм бол тэр Малайз, Индонез гэх мэт Таиланд, Вьетнам юу хийж гэх юм бол дэд бүтцийн хөрөнгө оолтоос гадна бас нөгөө тийм хүн хүч, инновац, бүтээмж дээр тусалж байгаа. За зарим үйлдвэрлэлийн технологи дээр хятад Америкийг аль хэдийн гүйцэтгэсэн. Тэгээд тэр технологийн экспертиз мэдлэгээ бас хөрш орнуудад өгж байгаа гэж байна. For sure. So this is a very good kind of knowledge sharing exercise beyond just helping build infrastructure. So I think the BRI is more or less a net positive for good in the world. Yeah. Тэгэхээр тэр нэг бүс нэг зам Азийн орнуудад ер нь бол цэвэр дүнгээр ингээ харах юм бол ашигтай гэнэ. За маргааш энэний тухай хоёр дахь хэсгийг хэдүүлээ сонсцгоо. Бүр cool үнцэг гарч ирнэ. Bye bye.